Улсын хурлын гишүүн барилгад байгуулалтын сайд Баян Сэлэнтэй холбоотой таагүй мэдээллүүд байсыг л гардаг. Төрийн ордон чихэр нурааж тоглосоорогоод барилгын сайд болчихсон гэх шог яриач байдаг. За тэгвэл шинэхэн сайд Баян Сэлэнгийн талаарх таагүй мэдээлэл дахиад гарах боллоо. Тодорхойлбол түүнийг ажлаа авсныхаа дараа тус яамны газар хилцээхээ дарга нарыг бараг 100% өөрийнхөө хүмүүсээр бүрдүүлж хуучин ажилчдыг нь ажлаас чөлөөлсөн. За дээрх хүмүүс нь төрийн албанд бараг ажиллаагүй шахам төрийн албаны шалгалтанд ороогүй хүмүүсээр бага бүрдүүлсэн гэх мэдээлэл цацагтаад байгаа юм а. Зэйхүү Баян Сэлэнг сайдын халаас хэлгийн тус яамны газрын дарга нараас гадна 4 хилцээний даргын 3 солигдсон гэх мэдээлж байгаа. За харин энэ асуудлаар барилгын байгуулалтын сайдаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм а. Өмнө нь энд ажиллаж байсан газар хилцээний дарга нар мэдээж хамтарсан засгийн газрыг байгуулалтсан үед томилогдсон албан тушаалтнууд байсан учраас тэр хүрээндээ өөрсдийн намынхаа бодлогыг бариад өөрсдөө өргөдлөө өгöd гарсан. Хамтарч ажиллаж чадахгүй гэдэг үднээсээ. Түүнээс биш би тэднийг хөөж тууж одоо энэ дээр бичигдснээр бол бүгдийг нь одоо нэг сургалтанд суулгах нэртэйгээр одоо гаргасан зүйл бол байхгүй. Хоёрдугаар гэх юм бол дэд сайд маань өөрөө одоо бүтэц оронтой дэд сайдын оронтой байхгүй болсон учраас дэд сайд маань өөрийн томилсон хүнтэйгээ цуг ингээд явсан. Би тэр хүний хамтарч ажиллах талаар санал болгосон. Харамсалтай нь одоо хүүхдээ харна одоо шинэ хүүхэдтэй болж байгаа гэдэг нэрээр ингээд өөрөө чөлөөлөгцсөн. Гэх мэт одоо ийм үндэслэлгүй зүйлүүд бас байна энэ дэр. Энэ хоёр дарааыг бас оролцуулсан байна. Энэ хоёр дараа яам дээр нэг ч удаа ирж байгаагүй. Дээрээс нь энэ хоёр дараа энэ томилгоонд оролцдог хүн биш. Манай нам ч өөрөө мэрэгжлийн тийм мэрэгсэн боловсон хүчний хүний нөөцийн алтан сантай. Энд томилогдсон газар хилцээний дарга нар нэгэнд энэ дээр мэрэгжлийн одоо хүн ажиллах заашгүй шаардлагатай учраас одоо жишээлбэл Бурмаа гэхтэл манай дээр доктор профессор одоо үйл хөдлөх хөрөнгийн зах зээлээр мэрэгсэн доктор баг. Гэх мэтлэн мэрэгжлийн хүмүүс л тавигдсан. Өмнөх одоо хамтарсан засгийн газрын үед одоо томилогдсон албан тушаалтнуудтай дүүцгэц хэмжээний би мэрэгжлийн багийг би энд бүрдүүлж ажилласан. За түүнчлэн Баян Сэлэнг сайд яамныхаа төрийн нарийн бичгийн даргатаа таарч тохирохгүй ажлаас нь халж яамнаас нь хөөн гэх мэтээр дарамтлсан гэх мэдээлэл чиглэлээр нийтлэгдэх болсон. За энэхүү маргаан тус яамд албан тушаалтанд томилохтой холбоотой асуудал болж таарад байгаа. Тодорхойлбол тус яамны хот байгуулалт газрын харилцааны бодлогын газрын даргын албан тушаалт томилуулахаар төрийн нарийн бичгийн дарга нь 2 хүний нэр дэвшүүлжээ. За гэтэл зэрэгцээ сайдын дэвшүүлсэн 2 хүний нэр орж ирсэн байна. За үүнээс үүдэн барилгын яамны сайд төрийн нарийн бичгийн дарга нарын хооронд үйл ойлголцох асуудал гарсан гэж хэлж болох юм а. Түүнчлэн Баян Сэлэнг сайдын дагуулж ирсэн хот байгуулалт газрын харилцааны бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ууган Баярыг тус яамны төрийн нарийн бичгийн дарга нь за ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан ч Баян Сэлэнг сайд төрийн нарийн бичгийн даргынхаа тушаалыг хүчингү болгож дагуулж ирсэн хүндээ за ямар ч хариуцлага тооцоолгүй төрийн албаны сонгон шалгаруулалтанд оруулахаар төрийн албаны зөвлөлд өөрийн гарын үсгтээ бичиг явуулсан байна. За сайдын албан бичгийн хариуд улс төрийн хүчин төрийн өндөр албан тушаалтын салбарынхаа төрийн албаны зөвлөлд нөлөө үзүүлэхийг хориглоно гэсэн хуулийн залт байдгийг анхаарахыг тань зөвлөж өгнө гэсэн хариуг төрийн албаны зөвлөлөөс өгсөн гэх мэдээлэлж байгаа юм. За цаашлаад төрийн нарийн бичгийн даргын гаргасан тэр тушаал нь өөрөө тий хууль бус тушаал байсан. Манай дээр энд ямар ч одоо тийм яамны бүтэц оронтоонд өөрчлөлт ороогүй. Бүтэц оронтоонд өөрчлөлт ороогүй байхад газрын даргаыг сольжход тэгээд тэр сольсон одоо чөлөөлсөн албан тушаал дээр дахиад хүн тавьж гэнэ гэж байж болохгүй асуудал. Тийм учраас гаргасан тушаал нь хууль бус учраас яамны сайд нь өөрөө тэр гаргасан тушаалыг хүчингү болгох хэрэгтэй. Тэр үднээсээ хүчингү болгосон. За түүнчлэн барилгын хот байгуулалтын сайд Баян Сэлэнг төрийн ажлыг намынхаа сонгуулийн санхүүжилтийг босгох хэрэгсэл болгож байгаа талаарх мэдээлж цацагдсан. Тодорхойлбол тэрээр Монголын томоохон нэр хүндтэй барилгын компани удирдлагуудыг цуглуулад за миний мэдээлэлд 2016 онд тендер зарлах ийм хэмжээний төсөвт өртөг ажил байна. Гадна дотны төсөл зээлийн хөрөнгө бас нэмэгдэнэ. За хэдүүлээ хамтраад харилцаа ашигтай ажлыг их саналыг тавьсан гэх мэдээлэл гарсан. За тэгвэл энэ асуудал дээр Баян Сэлэнг сайд дараах хариултыг өгсөн юм а. Энэ намын хандив сонгуулийн зардал гаргадаг юм биш байхгүй. Жилийн төсөв нь бол нийтдээ манай дээр 20 хүрэхгүй тийм тэр бом төгрөг төлөвлөгдсөн. Тодорхой хийгдэх ажлуудтай. Энэ ажлууд нь би бүх одоо энд яамн дээр одоо хийгдэх ажлуудыг тий бүгдийг худалдаа авах ажиллагааны газар руу шилжүүлж байгаа. Тэгэхээр зэрэг надад энд ямар ч одоо тий өөрөө тендер зарлаад тендер дээр бодлон хутгаадах шаардлага байхгүй. Би энэ дээр бичигдсэнээр барилгын компаниудын удирдлагуудыг дуудаад одоо манай дээр тим тендер байна.
бүгдээрээ хамтраад явъя гэд ингээд яриа сууж байдаг юм дүүрцэн амтан бас биш шүү дээ тий. За үүнээс гадна Баян Сэлэг сайдын талаарх таагүй бас нэгэн мэдээлэл гарсан. Одоос 10 жилийн өмнө буюу 2006 он цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа хууль зөрчин цагдаагийн байгууллагаас хөөгдөж өссөн талаарх мэдээлэл цацагдах болсон. Тодорхойлбол тэрээр цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа хэрэгт холбогдох нотлох баримтыг устгаж, эрүүгийн байдлын шийдэх хуулийг ноцтой зөрчсөн тул ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг тухайн цагдаагийн ерхий газрын дарга хошууч генерал Сандаг Очир гаргаж байжээ. Би энэ асуудлыг би яриаггүй биш ярьсан. Энэ асуудал дээр амьдрал дээр алдаа гаргаж ирсэн үү, гаргаж ирсэн, найз нөхдөд тусалж явж байгаад алдаа гаргасан уу, гаргасан гэдгээ би өмнө нь хэлсэн. Энэ бол нэг шин сэдв биш байх. Харин энийг ухаж түнхэж тэр архиваас олж аваад явж гэнэ гэдэг бол аюу инээдтэй байгаа байхгүй. Энийг би өөрөө ярьсан шүү дээ. Удаа дараа би хэвлэл мэдээлэл, удаа дараа би сонин сэтгүүлд телевизэд хандаж ярьж л байсан шүү дээ. Сэтгүүлчтэй асуусан асуулт ийм энэ асуултыг асууж л байсан. Энэ бол шин содон зүйл биш шүү дээ. Энд гайхаал тэгцэн үү, ингэцэн үү гэдэг шаардлага байхгүй. Залуу насндаа хийсэн алдаа маань тий. Энэ алдаан дээр би сурахыг хүсэж байна. Би алдаагаа давтмааргүй байна. Заавал энийг тэ амьдралд өнөөдөр ажил хийж байгаа хүн болгон алддаг штэ. Алдаагүй явж байсан тийм жишээ байна. Залуу нас гэдэг чинь туршлагагүй байгааг хэлдэг тийм үү? Залуу нас гэдэг чинь омглон цочмог одоо тий байдлаас болж өнөөдөр олон хүмүүс бол алдчихж байгаа штэ. Одоо ч залуучууд алдчихл байгаа штэ. Тэрийг заавалжгүй насны алдаа мэт ингэж ярьж явна гэдэг бол айгүй утгагүй. Тэрийг тэгж дөрүүлэх шаардлага ч байхгүй гэж би бодож байна. За ямар ч тач улсын хурлын гишүүн барилгын байгуулалтын сайд Баян Сэлэгтэй холбоотой таагүй мэдээллүүд энэхүү араараас гарсаар байна. За намын хөвсөл ашиг сонирхлын асар их зөрчилдөөн бүхий улс төрийн тоогон чамгүй чанагдаж яваа эрхэм сайдын талаарх энэхүү мэдээллүүдийн талаар бид дахин мэдээлэх болно.